За гадаадын зээлжтэй холбоотой энэ хуулийг бол олон дэмжиж байгаа маа. Тэгээд дэмжиж явахаар одоо энэ хэрэгжүүлэх шаардлагатай газрын тосны үйлдвэр, Эрдэнэ бүргийн цахилгаан станц гэсэн ийм хоёр том төслөө дагуулад сэлб дэдтүү гэдэг нийслэлийн нэг хулгайн төсөв оруулж ирчээд зүтгүүлээд байгаа. За ер нь яг сэлб дэдтүүийн төслийг яагаад энэ хуулиар оруулахыг эсэргүүцээд байгаа юм бэ гэдэг. Энэ дээр нэг ганц хоёр үг хэлье. За Монгол улс бол нэг төсөвтэй нэг улс. Тэгэхээр нийслэл бол бонд босгох болон зарцуулалтаа тооцохдоо энэ төсвийн бодлоготойгоо яг вэ. Тэгэхээр одоо энэ давхар дээлтэй яваад байгаа энэ нийслэл гэж нэг том улс бий болсон. За одоо тэгээ хамаагүй бонд босгож мөнгө босгочоод энийг хуулиар хамгаалаад хэрэглэх гээд ингээд гишүүдийг лоббидод яваад байгаа. За хоёрдугаарт одоо сэлб дэдтүүийн бүтээн байгуулалтын барилга, орон сууцны өртгөх нь маш өндөр. 2024 онд бид нар хэсэг гишүүд одоо энэ төслүүдтэй танилцаад гадаадын зээл тусламжаар хэрэгжүүлж байгаа төслүүдтэй танилцаад явсан. Тухайн үедээ хэлж ирсэн энэ яагаад ийм 3.1 газрын үн, дэд бүтцийн үн орохгүйгээр 3.8 сая төгрөгийн өртөгтэй болчихдөг юм бэ гэдгийг асуугаад байсан. Энэ дээр тайлбар хэлээгүй. За тухайн үед одоо 2024 онд нисэх ярамгийн ойролцоогоор бол орон сууцны барилгууд 2.6 сая төгрөгийн одоо тийм борлуулалтын үнэтэй байсан шүү. Борлуулалтын үн өртөг биш. За одоо одоогийн байдлаар бол ийм болсон байна. 2025 онд одоо улсын комиссар орсон барилгын үн одоо 25 онд 3 сая төгрөгөөр зарж исэн бол за одоо 26 он гараад 3.5 сая төгрөг болгосон байна. Тэгэхээр төр өөрөө бизнест ингэж оролцоод тэгээд энэ орон сууцны үнийг ерөөсөө механикаар өсгөөд байгаа ийм үйлдэл яваад байгаа. Тэгэхээр энийг бас хүлээн зөвшөөрөх юм уу юу? Яаж тооцох юм гэдэг ийм асуудал. За 3 дугаарт нь төр одоо энэ бизнесийн үйл ажиллагаанд бол ерөөсөө шууд оролцоод байгаа. Хувийн бизнесийг дэмжихгүй байгаа. Маш томоор багцлаад энэ Монгол улсын одоо аж ахуй нэгжүүд хийж боломжтой энэ ажлуудыг гадны компанид өгчөж байгаа. За энд бол авилга албан тушаалын бас хэрэг явж байгаа болов уу гэсэн ийм хардлага төрөөд байгаа. Зүгээр нэг жишээ хэлье. За энэ том багцуудыг гадны компанитай одоо 1 м квадратын 2.5 сая төгрөгөөр бариулахаар гэрээлсэн гэж байгаа. За нөгөө компаниуд нь манай дотоодын аж ахуй нэгжүүдтэй 2.2 сая төгрөгөөр бариулахаар ингээд бас давхар туслан гүйцэтгэгчийн гэрээ хийж байгаа гэсэн юм мэдээ байгаа. Тэгэхээр зүгээр 8500 айлын орон сууц. Тэрэн дээрээ дундаж квадрат нь 61 м квадрат гээд 2.5 сая, 2.2 саяын зөрөө 300 мянган төгрөгийн зөрөөгөр ингээд тооцоод үзэх юм бол энд ерөөсөө дундаас нь зөв зүгээр 155.5 тэрбум төгрөг гарч ирж байгаа. За энийг бодвол хувааж эцгэж байгаа гэж бодож байна. За 1 минутаа шууд авчиж болно те 1 минутыг нэмээд. За тэгэд энэ бонд маань өөрөө бас эх жилээс төлөгдөх ёстой 2027 оноос. За тэгэхээр одоо 8500 айл 199 саяас 456 сая төгрөгийг шууд бэлэн төлөөд энэ бондын эргэн төлөлтийг хийж чадах юм уу гэдэг асуудал үүсчихэж байна. Тэр эх жилийн баг төсөвдөр дарамт толоод орж ирэндээ энэ дэр нийслэлийнхэн бас юу гэж хариулах юм? Борлуулалтаа яг яаж хийх гэж байгаа улсууд байгаа юм? Энийг бас тайлбарлаж өгмөр. За Батбол гишүүний асуултанд хариулъя. Засаг дарганы 1-р урлагч даваадлаа. За сэлбийн 500 сая $5 өрийн асуудал дээр эргээд яг танд нөгөө Монгол улс нэгдсэн төсвийн бодлоготой учраас бид нар их хурл засгийн газараа баталгаа аваад орж батлуулаад сэлб дээр бол бондын мөнгийг бол босгож зарцуулсан байж байгаа. За би түрүүн бас хэлсэн манай сэлб 20 минутын хот корпорац бид нар зах зээлийн төлгөөгөө улирал болгон шинчилж тооцоол хийж байгаа. За бид нар зах зээлийн үнэлтээр тооцоол хийгээд үзэхэд дөлгөөнөөр орчим одоо 3 сая 701 м квадрат хотын төвөөс 1 км-т одоо байрны үн байна гэдэг ингээд зах зээлийн тооцоог бүрэн хийж үзээд 2026 онд шинэ орон сууцны дундаж үн 5.1-ээс 5.3 сая төгрөг метр квадрат нь хуучин орон сууцны үн 5.2-ээс 5.4 байхаар бол судалгаа гарсан. Тэгээ бид нар 4 сая 800 мянга охоор дундаж метр квадратыг бол одоогийн байдлаар бол тооцоолоод байгаа. За тэгвэл Улаанбаатар хотын
магадлагдсан үн бол 2,470 мянгаар бол барилга хөгжлийн төв дээр магадлагдсан. За Сэлб хоримоотын хот нь өөрөө 158 га дээр 48 багц ажил дээр сургууль цэцэрлэг нийгмийн дэд үтц гадна тогтчлт гэдэг ингээд хүндээ ээлтэй 20 минутын хот концептын хүрээнд хэрэгжиж байгаа хоч учраас бусад төв магистрал гадна тогтчлт дээр бол их зардал орж байгаа гэж ойлгож болно. За ийм хот учраас бид нар бол бусад зах зээлийн аншаар борлогдож байгаа юунуудтай харьцуулахад бол яг хөө 1 м квадратаар ногдож байгаа зардал бол өндөр байгаа. Бид нар тэгтээ одоо борлуулалтын үнийн хувьд бол алдагдлуу ингэж тусахаар бол тооцоологдсон. За 500 тэрбумаас одоогоор 500 сая доллараас одоогоор 330 тэрбум нь бол зарлага болж гарсан байна. Бид нар эх жил 2027 он 100 сая долларыг эргэж төлөөд 400 сая доллар дээр нь рефайнанс буюу дахиж урт хугацаанд зээл авч явахаар ингэ төлөвлөж байгаа. За одоогийн байдлаар бид нар бас нийслэлийн орон сууцны корпорац дээр бол орон сууц борлуулах ипотекийн журам боловсруулж байгаа. За одоогийн байдлаар бид нар бол ер нь бол 8% одоо зээлтэй 20 жилийн хугацаанд төрийн албан хаагчтай болон жирийн иргэдэд зориулсан бол нэг өнгөлтөө байдлаар ипотекийн зээл өгөхөөр бол судлагдаад бол ажлын хэсгээр бол явж байгаа гэдэг бол танилцуулъя. За баярлалаа. Нийслэл ингээд хотлоо ирээд байгаа юм л та. Яахаараа төрийн хийж байгаа ажил нь яахаараа зүгээр бизнесийн явж байгаа одоо энэ үйл явдлаас одоо өртгөөс нь өндөр болчиход идэм бэ гэдэг. Айгүй бол одоо нийслэл яатсан багад одоо гаднаас орж ирж байгаа, урдаас орж ирж байгаа мөн бараа материал түүхийдийнх нь гайл айгүй бол худалдааны татврын бас тэгэлцсэн багад орж ирж байгаа ажилчдын энэ ажилчдын одоо гадаад ажилчдын татвар материалыг хөнгөлцсөн явж байгаа да айгүй бол энэ дээр бас нэг хариулт өгөөрэй. Байна уу, тийм байна уу байхгүй юу? За хувийн аж ахуйн нэгжүүд ч юм бол зээлээ аваад тэрнийхээ хүүг төлөөд газрын үн төлөөд тэгээд дид бүтцээ одоо татаад ингээд барилгаа бариад явж байгаа ийм газрууд байгаа шүү. Тэгэхээр тэрнээс өндөр өртөгтэй гараад байгаамаа гэдэг тайлбар чинь өөрөө ерөөсөө маш буруу зүйл болоод байна. Тэгэхээр энэ дэр нийслэл энэ бондоо эргүүлээд эргэжлээс шууд төлж чадах юм уу? Энэ дэр хариулт хэлж. За Сэлб хоримоотын хотыг бол ерөөхдөө анхны жишг хот болох зорилгоор иргэндээ ээлтэй, хүртээмжтэй, явган алах боломжтой буюу walkable city хоримоотын дотор хүрэх боломжтой хотыг хийх зорилгоор бол анхны удаа бол төр менежментийн нээж бол нийслэлээс хийж байгаа. Дахиж нийслэл бол орон сууцны төсөл рүү орохгүй жишг 20 минутын анхны хот болгож иргэндээ ээлтэй ийм хот болох зорилгоор бол төслийг бол эхлүүлж тэзэн өчөж бол хөрөнгө оруулалтыг татсан. 500 сая доллараас одоогоор 330 тэрбум буюу ойролцоогоор 100 сая доллар хүрэхгүй орчим нь бол одоогоор бол гүйцэтгэлд бол зарцуулагдсан байж байгаа. За эх жил бид нар бол 100 сая доллароо буцаж төлөөд үлдсэн 400 сая доллар дээр нь рефайнанс буюу дахин одоо зээлийг сунгаж ингэж явахаар бол төлөвлөөд хөрөнгө оруулагчтай бол яриа хэлцээрийг эхлүүлсэн боломжтой байж байгаа. За ер нь бол яг хуу одоогийн байдлаар бол хүү болон ханшийн алдагдлаа тооцоод нийслэл бол 54 тэрбумын бол ашигтай явж байгаа. За ер нь бол зээлийн иргэн төлөл дээр ямар нэгэн эрсдэл байхгүй гэж бол бүрэн харж байгаа ийм одоо зурагтай явж байгаа. За мэдээж Сэлб хоримоотын хорцгээд хувийн хвшилтээр хийж байгаа учраас бид нар бизнесийн зарчмаар нь бол бизнесийн төлөвийг одоо улирал болгон шинчилж явж байгаа учраас зарим борлуулалтын үн метр квадратын үн бол өөрчлөгдөж байгаа юм тоо хэмжээсүүд бол байгаа. Тэгээд хувийн хвшлүүд бол гүйцэтгэж байгаа. Зөвхөн нийслэлээс бол менежментийг хийж байгаа жилээ. За баярлалаа. За ингээд тойруулж яриад ерөөсөө шууд хариулт өгчихгүй. Та нарын төслийг хэрэгжүүлэхдээ янз бүрийн татварын хөнгөлөлт одоо энэ байгууллагад компаниудад үзүүлээд байгаа мó үзүүлэхгүй байгаа мó гэдгийг нэгдүгээр хэлчихмээр байна. Хоёрдугаарт яг бондынхоо төлбөрийг одоо эх жил төлж чадах юм уу чадахгүй юм уу? Рефайнанс хийгээд байгаа гэдэгхэн тэгээ хүмүүн ямар болж байгаа юм? Энийг нэг шууд хэлчихмээр байна. Та нарын дээр яаж явуулаад байгаа чинь чамаа алгалтай. Тойруулаад яриад. За бид нар татварын хөнгөлөлт одоогоор бол эдэлж байгаа зүйл бол байхгүй. За өрийн тухай хуулиараа уул нь бол татварын хөнгөлөлт эдлэх ёстой юм байлээ гэж би бол ойлголоо. Манай хуульчид болон санхүүнээс зөвлөж байгаа. За юун дээр юуны эргэн төлөлтийн хувьдлохоор бол эсэл байхгүй. Бид нар яг 500 сая долларыг бол авсан. За 2027 оны 7 дугаар сард эргэн төлөх ёстой. 100 сая долларыг бол эргэн төлөлтийг хийн. 400 сая доллар дээр дахин одоо санхүүжлэх талтай хэлцээр хийгээд дахин зээлийг сунгаж ингэж явахаар бол төлөвлөлтийг хийж бол ажиллаж байгаа.